За энэ удаад олон гишүүнтэйг олон гишүүнээр өөрчлөх үйлдэлийг тайлбарлая. Энэ олон гишүүнээр үржүүлнэ. Ингэхийн тулд энийг ямар нэгэн зүйл байгаа гэж тооцоод нэг гишүүнтийг олон гишүүнээр үржүүлэх үйлдэлийн дагуу энийг энэгээр үржүүлнэ. Бас энийг энэгээр үржүүлнэ. За ингээд үржүүлэх юм бол ийм бол. За ингэснийхээ дараагаар энэ дээр өмнөх хичээлээр үзсээс бас л нэг гишүүнтийг олон гишүүнээр үржих үйлдэлээр ашиглана. Энэ дээр мөн адилхан ашиглана. Тэгвэл энийг нэг үржүүлээд энийг нэг үржүүлэх юм бол ийм бол. За яг үнтэй адилхан энийг нэг үржүүлнэ, энийг нэг үржүүлээд ийм бол задагддаг. За үүнийг арай давчилсан үйлдэл зай. Энийг гишүүнчлэн үржүүлэх буюу А-гаар нь дараагийн үржигдхүүний бүх гишүүдийг үржүүлнэ. Дараад нь Б-гээр нь дараагийнхаа үржигдхүүний бүх гишүүдийг бас үржүүлнэ. Ингэж үржүүлээд бичиж болно. За жишээлх юм бол А-гаар бодлын үржигдхүүнийг үржүүлэх юм бол ийм болно. Б-гээр үржүүлэх юм бол ийм бол. За энэ хоёр бол хоорондоо яг адилхан утгатай. Зарим гишүүдийнх нь байран солигдсон байна. За олон гишүүнтийг олон гишүүнтэй үржүүлэх үйлдэл хийхдээ энэ дүрмээ бас ягштал баримтлах ёстой. За энэ олон гишүүнтийг үржүүлье. За гишүүнчлэн үржүүлэх үйлдэл буюу энэ дүрмийнхаа дагуу X-ээр M-ийг үржүүлнэ, N-ийг үржүүлнэ. За X нь нэмэх, M нь нэмэх, N нь нэмэх учраас энэ бүгд нэмтэмжтэй байж таарна. За одоо 2-ын эргээр M-ийг үржүүлээд өчье. Бас 2-ын эргээр N-ийг үржүүлье. За 2-ын эрэг нь хасах тэмдэгтэй, нөгөө 2 нь нэмтэмжтэй учраас энэ дүрмийн дагуу хасах болно. За энэ олон гишүүдийг үржүүлье. За хасах агаар 2-р үржигдхүүний гишүүн бүрийг үржүүлнэ. За хасах нэмхийн хасах ийм болно. Хасахын нэмэх А-тай болно. За Б-гээр үржүүлвэл нэмхийн И болно. Б-гээр Д-г нь үржүүлэх юм бол нэмэх хасахын хасах Б-тэй болно. За шууд ингэж бичвэл илүү хурдан байх. Энэ хоёр олон гишүүнтийг үржүүлье. 2x-ийг x-ээр үржүүлвэл 2x-ийг квадрат болно. 2x-ээр хасах 3-ыг үржүүлэх юм бол хасах 6x болно. Хасах 1-ээр x-ийг үржүүлвэл хасах x болно. Хасах 1-ээр хасах 3-ыг үржүүлэх юм бол нэмэх 3 болно. За ингээд үржүүлж дууссан. За үржүүлж дууссан энэ илэрхийлэл дотор маань төсөөтэй гишүүдийг нэмэгдэх ёстой. Жишээлх юм бол энэ хоёр төсөөтэй гишүү байна. Тийм учраас ингэж нэмэгдэнэ. За
За үр чөтгөнүүдийн аль нэг нь ч юм уу, хоёулаа ч юм уу, 3 болон түүнээс дээш байх юм бол мөн л адилхан бүгдийг нэг бүрчлэн үржүүлээд үйлдэл гүйцэтгэнэ.